байцгаана уу? Гарааны бизнес нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт зочноор Cover Mongolia компани үүсгэн байгуулагч Мөнхтүүл оролцохоор ирээд байна. Тэгээ Мөнхтүүл бит хоёр 11 дугаар сургуулийг хоёулаа төгссөн байгаа. Тэгээс ерөн сургуулаа төгсөөд цаашаа юу болов? Хаана ажиллав? 11 дугаар сургуулиуд 2000 онд төгсөөд тэр үед бол би программист болох мөрөөдөлтэй байсан л та. Тийм учраас Гитэмсийн програм хангамжийн ангинд 2 жил сурсан. За тэгээд 2002 оны 100 юу болсон бэ гэхээр манай нэг найз Япон явах тий Японы шалгалт нэг өмнө би тоон дээр нь түрүү жил үзсэн байхгүй тоон дээрээ тэгээд унтсан. Энэ жил ингээ тоон дээр яахын тулд нэг өөр арга хэрэгтэй байна гэх. Чи ерөөсөө би аргыг нь олцсон. Чи миний урд суучих. Тэг чи надад хариултыг нийлээд өг. Тондосаа. Тоон тий 11 төгссөн юм чинь. Тэрэнд амар хүртэл. Тэгээд яг тэрэн ч зүг болоо би урд нь суугаад тэгээ би хариуг нь ингээд тий гар хөлөөрөө ингээд дохио гэд хилээдсэн байхгүй. Тэгээд би өөрөө ерөөсөө Япон явахч угаасаа тэр хүн бизнес нийгмийн яваханаар шалт өгжсэн болохоор би ч одоо бизнесийн ямар сонирхол байхгүй. MIT явах мөрөөдөлтөө юм залуу байсан. Тэгээ яг өөрөө мэдээж шалгалтаа яг зураа ингээд хариултаа мэдээ бичээл бүглээл өгцөө. Тэгээд тэнцэж тарахгүй да. Тэгээ нэг ээж аавдаа тохиол хэлсэн чинь за чи ерөөсөө яв гээл намайг шууд мэрэгсэн мэл хамаагүй салсан ч хамаагүй. Тэр чинь тэгээд сурч ивэл ээж аав болгол хүүхдүүдээ гадаа сурахыг мөрөддөг байсан юм шиг. За тэгээд би Япон явахаар болоо. Тэгээд мэрэгчлээ бүрсэлээд бизнесийн удирдлагаа. Тэгээд 2003 онд Япон яваад хэлний бэлтгэл 1 жил хийгээд тэгээд Сайтамагийн их сургууль гэдэг улсын их сургуульд бизнесийн удирдлагаар одоо 4 жил сураад тэгээд 9 онд Монголд буцаж ирсэн л дээ. Тэгээд тэр үед чинь 8 онд чинь дэлхийн санхүүгийн одоо их хямрал болж илаа. Тэгээд тэр үед нь бас угаасаа бизнесээ сурж ирсэн юм чинь бас ямар шалтгаан юу болоод байгаа юм мэдээж бас олох хэрэгтэй болно. Тэгээ ер нь жоохон хөрөнгөний зах зээлд ер нь жоохон сонирхолтой болоод эхэлсэн л дээ. Одоо тийш хөрөнгөний зах зээлээс болоод ер нь унсан шүү дээ. Одоо орон сууцны зээлийг те үн цаас олгоод тэрийг нь брокерод аваад дамлж зараал нийлүүлээл багцлаад нэг зараал тэгээ тэрийг нь даатгаал тэгэл тэр нь бүр ингээ битрээд ингээ бүр ингээ санхүүгийн амралт үүссэн. Тэгээд тийм сонирхол татчихсан л да. Тэгээ 9 онд ирээд Frontier Securities гэдэг нэг жижигхэн брокеринг компанид одоо орсон. Зүгээр л яг хайрлагчтай мэдээлэл хангах үднээс тэгэл шеэрлдэг байсан болохоос биш. Тэр үед бол би ямар ч бизнес болно гэж бодож байгаагүй байхгүй. Яагаад бизнес болгоё гэж бодсон бизнес ч явахтай. Ер нь миний мэдээ уншдаг нь цаг нь их болоод за одоо эмхтгэж бэлтгэдэг нь айгүй цаг авдаг болоод өөрөөсөө нөгөө яг харилцагчтайгаа нөгөө хувьцаагаа зарах цаг нь бага болоод манай захирал чи одоо наадахаа ер нь хийхэ бол нэг бол наадахаа төлбөртэй болго. Тэ одоо нөгөө одоо би мөнгө хийх ажилласаа цаг яагаад шүү дээ. Амсаад шүү дээ. Тэгэхээр тэрийг бас компанид бас мөнгө олох гэдэг яг туршлагатай манай Австрали захирал та нөгөө CPS байх юм. Тэр надад бол эсвэл надад төлбөртэй болох. Тэгээ ер нь тэгээ төлбөртэй болох тийм санаач авахтай. Тийм анх тэгж төржсэн байхгүй. Тэгэл CPS-ээс гарчаад бас шууд тэрийг бас бизнес болгоё гэж бодоогүй байж байгаад за ерөөсөө энийг би хийж чадах юм байна. Ер нь зүгээр нэг асуугаад үзсэн байхгүй. Одоо тэр үед ч одоо нэг 500 л хүн байсан баг. Би ер нь нэг төлбөртэй болгоул та нарыг авах уу гэхлээр нь ер нь нэлээд дэмжлэг байсан байхгүй. Төлбөртэй ч гэсэн би чиний мэдээлэл аягүй хэрэгтэй учраас би мөнгө төлөхөд бол бэлэн. Тэгж болоос яг бизнес хийж болох юм байна гэж анх бодоод за ерөөсөө төлбөртэй болгоод тэрийг үйлчлэгээ болгочихъя. Тэгээд одоо тэрийг яг төлбөртэй бизнес болгоод бол яг одоо 2 жил болж байна. Олон компаниудын төрсөн түүх нэг иймэрхүү байдаг шүү дээ. Тэгэхээр өөртөө юм хийдэг. Дараа нь найзууд нь таалагддаг. Тэгээд олон хүн таалагдахаар нь зардаг те. Харин тийм. Органик одоо шууд сургууль өгч юм уу дэлхийн орвоод юу хэрэгтэйг нь хинч мэдэхгүй шүү дээ. Тэгэл ажлын туршлага ямар ч сан одоо итгэл өмчлөх юм уу да өөртөө ямар нэгэн пашнтай байх хэрэгтэй. Одоо юу гэдэг нэг юм хийх хэрэгмэлтэй нэг гоё юм хэрэгтэй юм ч юм уу. Тийм л байхад бол хаач очиж амьдрж ажил хийжсэн ч гэсэн байнга тэр нөгөө нэг чамааг нэг юмд анхаарлаж хандуулаад байгаа байхгүй. Одоо юу гэдэг
нэг чи нэг дэлгүүр ажиллуулъя гэсэн зүгээр тийм пашнтай ч юм уу дотор ингээд эргэлзэлтэй байвал удамжаар алхаж байхдаа хүртэл нэг хоосон орон зай юу талбай байгаад бол онч дэлгүүр байвал яах юм бэ гэл байнга одоо нэг тийм асуудлыг шийдэх гээд тийм. Тийм л ах юм бол хаач ямар ч ажил хийжсэн ер нь бол яг л угаасаа гарааны бизнес амжилттай түүхүүдийг харахад бол дандаа л ер нь эргүүлээд шүү дээ. Бүгдээрээ л нэг тийм дотроо нэг тийм эргэлцтэй гал асч идэг тийм л усаад байдаг шүү. За Cover Mongolia өнөөдөр ямархуу хичнээн хүнд хүрч ийн, ямар сувгуудаар хүрч ийн, хүрж байгаа хүмүүсийн хэдэн яг мөнгө төлдөг хүмүүс байна. За миний одоо мейлинг лист гэх юм одоо миний мейлэнд байдаг одоо 1500 орчим мейл хайг байдیں۔ Тэднээс нь 500 нь болохоор яг төлбөр төлдөг. Одоо манай харилцагчтай байгаа. Тэгэхээр 500 хүн имэйл хай гэдэг чинь ер нь бол нэг байгууллага чинь одоо 3 4 хүнээ нэмсэн байх жишээ тий. Яг 7 хоног болгон багцсан мэйл ах уу? Өдөр болгоо. Өдөр болгоно. Яг ажлын өдөр болгоо. Яг хоо заримдаа 7 хоногт нэг 3-аас 4 удаа бол тогтмол явуулчихад байгаа. Уул нь бол аль болох өдөр болгон, ажлын өдөр болгон явуулахыг хичээдэг л тий. Тэгэхээр бусад яг нэг өөрчлөлтөнд одоо өөр юм хэм бол тогтмол гэсэн үг л тий. Байнгын зарим нэг 7 хоногт нэг тийм агрегац хийдэг үйлчлэнүүд байдаг л та. Яг хэрэгтэй мэдээлэлээ чи 4 хоногийн дараа авна гэдэг бол аюу харамсалтай үстэй. Яг тэр өдрөө л авмаар шүү дээ. Тэр чинь одоо чиний бизнесийн шийдвэр ч юм уу те. Үйлчлэх учраас. Тэгэхээр тийм үднээсээ бусдаас илүү ялгарх учраас хүмүүсээс таалагддаг байх л та. Өглөөдөө хүн за хуучны одоо залуучууд сонио уншдаг болох л та. Гэтэ манай маами үе бол өглөө болгон те ажил дээр очиод нэг сонингоо нэг гүйлгэж харчаал тэгээ нэг ажил хийдэг шүү дээ. Өдөрт юу болоод байгаа. Яг ажил нь эрэхтэй учраас тэгж байгаа шүү дээ. Тэнтэй адилхан одоо бол мэдээ бол мэдээж бүгдээрээ л смартфоноо барайл нэг гүйлгэж харчаад нэг мэдээ уншдаг юм аа гэхэд нэг жиргээг нэг уншичаад хэн юу хаана ямар ховж явж байна гэдгээ мэдчихээд нэг тэ нэг жоохон зацраа 2 минут ч юм уу 5 минут ч юм ажил руу явж байхдаа заавал. Тэгээ би өглөө явуулахыг хичээдэг байхгүй. Тэгэхээр ажил дээр очих ч юм уу ажил дээр очихоос өмнө цаараа нэг гүйлгээ харчихсан. Ийм мэдээ мэс гарсан юм байна гээл. Тэгээд тэр чинь бас тухайн өдрийн чиний ажлыг чинь бас дүр төрхийг бас тий тодорхойлж. Жиргэн дээр танах Cover Mongolia гэдэг байгаа тийм. Тийм, Cover Mongolia гэдэг cover гэдэг нь нэг доогуур харагдаж байгаа бах. Бас төлөөгийн маань их жиргэний хаягийг дагаарай. Стартапуудад нэг ийм асуудал байдаг шүү дээ. Бүтээгдэхүүнээ гаргалаа, үйлчлэгээгээ зарлалаа. Үнэ яаж тогтоох вэ? Үнэ буруу тогтоовол бүр өөрийгөө дампууруулчих гээд байлиг. Яаж тогтоохаа мэддэггүй. Өөрөө чи ямар хөө үе шатаар юу? Би бас яг даад проблемтэй чинь тулгарч ирсэн. Анх зүгээр зүгээр л нэг явуулдаг байсан одоо мэйлээ би гинт одоо төлбөртэй болгохоор шийдчихлээ шүү дээ. За тэгээд эн чинь зүгээр ч нэг одоо бүтээгдэхүүн биш. Одоо нэг аяг байлаа гэж бодоход энд хийхэд бол тодорхой зардал орно те. Тэн дээр би хэдэн үе ашиг нэмэх үү гэдгээ бодохлоороо бас уул амархан. Миний үе чинь болохоор нэг оюуны бүтээгдэхүүн гэх юм уу да те. Ямар нэг үйлдвэрлэл биш. Тийм учраас яг үн тогтооход айгу бас айгу эргэлзээтэй. Хитрхийн үнэтэй тогтоочвол үргэжт юм болоо. Хитрхийн хямдхан тогтоочвол бас арай боломжоо алдсан болох юм болоо гэж бас айгу бодсон л да. Тэгээд ер нь бодож байгаад юу гэж шийдсэн бэ гэхээр за миний үйлчлэгээ бол ямар хэн хүлээж байгааг шалтгаалаад тэр хүнд үнц нь бол арай өөр байна. Юугаар өөр байна гэхээр одоо нэг компани миний харилцагч боллоо гэж бодоход цаана одоо том компани байвал миний одоо мэдээлэл зөвлөгөө гэх юм уу та том компани байх тусмаа тэднээс том одоо үнцэнтэй байна гэсэн үг шүү дээ. Жижиг байвал арай жижиг үнцэнтэй. Яг мөнгөн дөнгөөрөө бодохлоо. Тэгэхээр юу гэж одоо шийдсэн бэ гэхээр яг явуулж байгаа үйлчлэгээ нь адилхан нэг л үйлчлэгээ боловч хин авж байгаа шалтгаалаад арай өөр үн тогтооч. Жижиг компани бол бага үн, том компани бол том дүнтэй. Яг юу нь бол үнний одоо юу хэмдэ төлбөрийн арга нь болохоор яг сонин захиалж байгаатай адилхан. Яг улирлаар нь захиалдаг ч юм уу те, сонин сараар нь захиалдаг ч юм уу, жилээр нь захиалдаг ч юм уу. Тэгээд улирлаар нь захиалвал нэг 5% өнгөлтэй, хагас жилээр бол нэг 10% өнгөлтэй, жилээр нь бүтээр нь уртлаад өгвөл 15% өнгөлтэй гэж бодоод. Тэгэхээр аль болох урьдчилж төлөхийг л би зориод байна шүү дээ. Одоо том дүнтэй мөнгө орж ирэл би тэр чинь арай нэг
дөрвтэй нэг юм зарцуулж ялна. Тэгэхгүй сар болгон ороод ирээд байвал цалингаас ялгаагүй болчихж байгаа байхгүй. Тэгэл нэг цалингаас салингийн орн амьдардаг гэдэг шиг одоо нэг жоохон мөнгө сар болгон орж ирэх гэсэн гэж шалтгаалаад. Ямар үнэтэй байх вэ? Тэгээ Cover Mongolia. 100-аас 500 мянга сарын. Тэгэхээр жижиг компани бол 100 мянга хэвдүүлээд нэг үсэг авч болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг компани бол өөрийнхөө компанийхаа хэдэн ч имэйл аяыг нэмж болно. Яг бол имэйлийн тоогоор нь бол бас биш л дээ. Тэгэхээр том компани мөртлөө зөвхөн одоо захирлуудаа мэдээлэл өгмөр гэхээр 500 мянга төлдөг ч гэсэн нэг 5 одоо миний имэйлийг авдаг байж болно. Гэхдээ тэрэндээ гол нь биш. Нөгөө нэг яг түрүүний хэлсэн том компани бол мэдээж илүү мэдээлэлтэй байх тусмаа тэрийг бизнестэй илүү мэдээллийг зөв ашиглаж чадна. Томоор ашиглаж чадна. Тэгээд тэгээд одоо сарын 100 гэх юм бол жилийн сая 200, жилээр нь төлөвлөл нэг 15 өнгөлтэй нэг сая 50 мянга орчим болоод байгаа шиг байна. Энэ зарласан үнний чинь талаар хэрэглэгч нарын ч одоо реакц ямар хөө байсан бэ? Би бас этрийг тооцоож үзнэ. Мэдээж бас ямар хон үнэтэй байвал бас яг миний угаасаа нөгөө нэг одоо миний харилцагч нар угаасаа бэлэн болцсон байсан үеэлтэй. Одоо алидийн ингээд миний мэйлэн лист ингээд их болоод за CPS-с гарах үед бол 1000 арай өрөөг байсан болчихсон баг. Тэгэхээр 1000 үнээс судалгаа авчиж болж байгаа байхгүй айгүй амархаа. Одоо бэлэн би одоо хайгаад гудамжаас хүн асуугаад ах шаардлагатай байхгүй. Ямар судалгаа вэ? Тэгээд 1000 үндэ би ямар хүн үнэтэй байвал юу вэ? Ийм хавцаа байвал ямар хүн вэ гэсэн тийм зүгээр мэйл явуулчихгүй да 1000 үнд. Тэгэл тэндээс нь яг нэг 50 ч юм уу 100 ч юм уу хариулна шүү дээ. Бос нь бол ямар үнэж байсан хамаагүй гэж бодож байгаа юм билгүй. Гэхдээ 50 үнээс тэр чинь нэг 100 орчим үнээс хариу ирэхэд бол ямар ч нэг жоохон нэг тийм мэдрэмж аваад тэгэл мэдрэмж нь болохоор 100-аас 500 мянга байхад бол за болох юм байна да гэж бодоод тэгэж бол яг үнэ тогтоож явж ирсэн. Одоо ч тэр үнэ би 2 жилийн өмнө байсан үнэ өөрчлөөгүй л байгаа. Яг гоо инфляц гэж байж болно. Гэхдээ үйлчлэгээ бол тогтмол юу байх хэвээр. Гэхдээ хизээ нэг цагт бол одоо ингээл инфляц үсээд байвал бас нэмэх шаардлага гарах байх. Гэхдээ тэр үед бол үнэ өөрчлөгөө 3 жил болцсон ч юм уу үед бол жоохон нэмэхэд бол асуудал байхгүй гэж боддог байхгүй. Зүйлийг асууя гэж бододсон. Ерөнхийдөө ингээд макро эдийн засаг ингээд компаниудын хувьцаа ч гэдэг юм уу те. Янз бүрийн тоо мэдээлэл харж явдаг юм. Манай ямар ч төрлийн стартап гарааны бизнесүүд байлаа гэхэд ерөнхийдөө макро эдийн засаг гэдэг байгаа те. Ерөнхий эдийн засгийн яг ямар тоонуудыг бид нэр их сайн ажиглаж байх хэрэгтэй юм бэ? Баахан зах зээл чинь одоо Монгол байвал мэдээж Монголынхаа эдийн засаг л одоо байнга ойлголцтой ядаж байх нь. За ойлголцтой гэх нь бол зүгээр ямар чиглэл рүү явж байгаа гэдг нь одоо бас мэдээж ойлголцтой байх хэрэгтэй. Өсөж байгаа мó, унж байгаа мó. Өсөж байгаа бол за ямар ч зах зээл бол миний зах зээл бол өсөд авах юм байна. Буурч байгаа бол миний зах зээлийг унаа манаадах юм гэж бас төсөөлтөй болно шүү дээ. Тэгэхээр хамгийн наазах нь мэдээж дотоодын бүтээгдэхүүн байна. Гэтэ зүгээр одоогийн түрүү жил чинь 7.8% өссөн гэдэг чинь дэлхийдээ харьцуулахад бол бас гайгүй юм шиг мөртлөө. Өмнөх жил нь болохоор 11.3 байсан байхгүй. Тэгэхээр эдийн засгийн өсөлт нь унжина гэдэг чинь зарим бизнесүүд ер нь бизнесээ жоохон агшаах юм уу те болгоомжилж эхэлж гэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо зөвхөн тоон дээр биш эдийн засгийн дотоодын нэмэгдүүлэлтийн өсөлтийнх нь өсөлт гэх юм уу бууралт гэх юм уу те тэрийг бас айгүй ажиллах хэрэгтэй юм шиг байна. Энэ жил ч гэсэн одоо 3% байна гэдэг чинь өмнөхөөс 7.8-аас буусан байгаа. Тэгэхээр ер нь бол Монголын эдийн засаг бол жоохон яг бол одоо дунджаар бол агшаагүй. Гэхдээ бол энэ байдлаар яваадах юм бол ер нь 0 руугаараа тасгалгаараа ингээд эдийн засаг агшаад эхлэх юм байна. Тэр чинь мэдээж бизнесийн чинь харж байгаа шүү дээ. Энэ жил ингэж өсчлээ. Миний бизнес 10% өслөө. Дараа жил бол ийм 10% өсч чадахгүй юм байна. Тэгэхээр би зардлаа бууруулж эхлэхгүй болохгүй юм байна. Би энэ жил 10 жилийн 10% ашигтай ажиллаа. Дараа жил 5% ашигтай ажиллах тийм прогноз байна гэж бодоод зардлаа бууруулж эхлэв шүү дээ. Зардлаа бууруулна гэдэг чинь зах зээл буурж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо
ямар нэгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа гэж бодоход тэр компани зарлаа буруулна гэдсэн чамаас арай нэг бага тоогоор юм бодолцож авдаг ч юм уу тийм болоод ирэхлээрээ одоо юунд бороод эхэлж байгаа. Тэр чинь тэгээд дагаад нөгөө нэг одоо бүр улам нөгөө нэг эдийн засгийн агшаагаад байгаа байхгүй. Улам бага юм бодолж авна гэдсэн тэгэл эдийн засгийн бага болсон гэсэн үг шүү дээ. Магадгүй нэг том эдийн засаг нь яаж исэн ч хамаа алга. Тэртээ тэргөө надаас авах хүмүүс нэг 100 200 хүн байгаа юм чинь гэж байгаа дөнгөж эхэлж байгаа бизнес үйл гэж магадгүй шүү дээ. Чиний хувьд юу гэж бодож байна? Тэр хүмүүс эдийн засгийн талаар бас чих тавьж явах хэрэгтэй юу эсвэл ямар нэгэн ойлголттой байх хэрэгтэй. Ойлголт эсвэл сонирхол байхгүй бол ядаж тийм мэддэг нэг найзтай ч юм уу зөвлөгөө авчих хэрэгтэй байхгүй юу. Мэдээж нэг жоохон бизнесийн ойлголттой, эдийн засгийн ойлголттой хүн бол тэгээ чиний одоо ямар бизнес байгаа нэ ямар гарааны бизнес байгаа тэгээ зах зээл чинь бас нэг жоохон ойлголттой шүү дээ. Ямар ядаж зах зээл байгаа нэ ямар хүмүүс удаж жоохон ойлголттой юм чинь зөвлөгөө авчих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 100 байхад над хангалттай гэж бодож байвал наад чинь бол би над 100 хүн миний бараа удаж авахт над хангалттай гэж бодож байвал наад чинь бол бас жижигхэн мөрөөдөл байна л да. Мөрөөдлийн мөрөө дотор чинь нэг тийм юм асахгүй шүү дээ. 100 биш та. Тэрийг дараа жил би 200 болмоор 300 болмоор байна гэж бодож л бизнес эхлэхгүй бол 100-аараа тогтмол ингээд хангалттай гэж бодож байвал зүгээр нэг компанид очиод чи цалин аваа явуулсан намаа гэдэг байгаа тийм. Тэр нь илүү баг баталгаатай юм шүү. Бизнес одоо шинээр эхлүүлнэ гэдэг чинь тогтмол өсөх гэж тогтмол одоо томруулж тэгээд мэдээж том олон ажилтан аваад тэгээд мэдээж одоо том одоо том гоё жишнээд байна шүү дээ. Facebook юу гэдэг, LinkedIn, Google гэдэг юм. Бид чинь бүгдээрээ л дандаа яаж дараа жил томруулахыг гэж бодож байгаа болохоос биш. Жижиг одоо санаагаар ихсэн бол үзэж тэдээс амжилт олох бол. Өөрөө чи хувьд зөвлөгөө авдаг гэснээс яг ментор байдаг уу? Яг юу юун дээр хамгийн их зөвлөгөөнүүдийг авдаг вэ? Бизнес хийхдээ. За ментор гэх юм бол одоо хэд хэдэн бас нэг туршлагатай ах нараа байдаг. Яг зүгээр одоо юу гэдэг одоо яг нэг тийм над шиг бизнес эрхэлдэг хүмүүс бол биш л те. Гэхдээ миний хийж байгаа юмыг бас ирээдүйдээ за энэ бас ирээдүйдээ залуу байна гэж бодоод намайг одоо юу гэдэг хаяа нэг тийм сарда 2 3 удаа уулзаж хоол идэж тэгээ би эндээ зөвлөгөө өгөөл одоо юу гэдэг мэдээ солилцоод тэгээ нэг намаа нэг хоолнд аачдаг ч юм уу те за эсвэл ганц пивэнд аачдаг ч юм уу тиймэрхүү ах нар байна би тэднийсийг бол ментор гэж боддог ягаад тэгэхээр надад ирээдүй байна гэдгийг бол харчаад тэгээд энэ хүүхд одоо энэ залууг одоо юу гэдэг зөв чиглүүлээ ч юм уу хэрэгтэй үед нь зөвлөгөө өгье. Чиний өөрөө хараагүй юм чинь хэлж өгөх бас тийм одоо би бас өөрөө мэдээж бодно л та. Яг миний юуг нь харсан бол та гэдэг. Мэдээж асууж үзээгүй л дээ. Эцэг нэг зас асууж үзэх хэрэгтэй болов байна. Гэхдээ ямар ч ирээдүй байгаа зөв чиглүүлээд өгчээ. Хэрэгтэй хүнтэй би уулзуулаад өгчээ гэсэн одоо тийм одоо сэтгэлтэй тийм одоо 2 3 ах над байгаа. Тэгээ хүн болгоно яг заавалчгүй нэг адилхан бизнес одоо чиний адилхан бизнес хийж байгаа шатцсан ч юм уу тийм туршлагатай тэгээд одоо амжилт байгуулсан юм байх шаардлага байхгүй. Зүгээр эрэгтэй хүн чинь зөвлөгөө өгдөг одоо юу гэдэг хүн ямар ч хамаагүй хөндлөнгийн хүн байж болно шүү дээ. Гэхдээ илүү амьдрал үзсэн илүү одоо танилтай ч юм уу илүү одоо ухаантай ч юм уу тийм хүмүүс байвал бас тэрийг бол би бол менторлох гэж үздэг. За Cover Mongolia-гийн хувьд одоо зах зээлээ тэлэх. За 500 ингээд төлбөр төлж байгаа хэрэглээ. Энэ бол маш том хэрэглэгчийн бааз гэж би хараад байна. Энэс цаашаа явах ямар тактикуд байна? Ямар шинэ үйлчлэгээ зах зээл одоо орлогын их үүсэх нэг гэж байна. Яг ямар ч нэг ихнийхээ одоо үйлчлэгээгээ бол ингээд одоо нэг 2 жил явуулаад нэг жоохон тогтож эхэлж байна. Одоо энэ миний төлбөртэй мэдээ гэдэг бизнес бол яаж өсөх вэ гэхээр Монголын эдийн засаг өсөж иж буюу одоо Монголд хөрөнгө оруулагч олон болж иж миний бизнес өсөх байхгүй да. Тэгэхээр яг зөвхөн энд найдаад байвал бас миний бол одоо юу гэдэг миний хувьд бол сангалтгүй дараагийн юм бодоод эхэлсэн байгаа. Яг энэ мэдээ явуулдаг нь бол явж илэг. Ер нь бол энэ чинь миний одоо юу гэдэг одоо миний танилын хүрээ ч юм уу намайг мэддэг хүмүүс бол тэр хэрээр одоо 1500 хүн байна гэсэн үг шүү дээ намайг. Би одоо баг өдөр болгон шахвал мэйл явуулаад тахлаарэ баг л тэднийсийн хувьд бол
найзууд ч юм уу нэг те муухан найз шиг л юм болцсон байгаа байхгүй те. Энэ бол миний одоо бэлэн одоо зах зээл ингээд намаа ингээд одоо итгэлтэй надад итгэдэг ч юм уу тийм би болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг яаж ашиглах вэ гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг яаж ашиглах вэ гэхээр нэг яг дөрөв нийлснээр би одоо тусгайлан би Монголтой холбоотой репорт бичдэг бас болмоор байгаа. Одоо нууц гэсэн шүү дээ. Нууц одоо нэг компани талаар мэдээлэл цуглуулад өгөөч те. Ядаж нэг компани түүх гарал үүсгэн байгуулагч нь одоо ямар хаанаас мөнгө олж бизнесээ байгуулсан юм. Ямар нам ч юм уу хариалтай гэдэг те. Тийм мэдээлэлч айгүй хэрэгтэй байхгүй. Одоо intelligence гэдэг яг intelligence гэдэг чинь монголоор нэг тагнуулах юм жоохон юм гэхдээ тандан судалгаа гэхлээр жоохон таарад байгаа шиг байна. Тэр бол мэдээж хоёр дахь одоо би ч аль хэдийн хийгээд эхэлсэн бизнес бас нэг одоо өөрчлөлөө. Яг одоо эдийн засаг унаад байгаа учраас сүүлийн үед тийм захиалгуудаас орж ирэх нь баг болоод л та. Гэхдээ өнгөрсөн хэдэн жилийн бас хэдэн одоо репортууд бичиж үзсэн байна. Тэр чинь бас нэлээд бизнесийн одоо нэг удаагийн бичгэд бас хөрхөнд мөнгө өгчдөг бизнес байхгүй. Одоо том хөрөнгө оруулалтын сангууд бол $10,000 судалгаанд зарцуулахад бол юуч байхгүй. Хэдэн тэрбум долларын санг өдөрж байгаа компани. Тэр $10,000-ын $2,000 надад ирж байхад бол бас нэг хөрхөн бизнес болж байгаа байхгүй. Бас хэдэн доороо ажиллуулах бас боломжтой. Ерөө ингэ тогтмол гэж байгаад байгаа юм бол энэ бол яг хөө гэхдээ тухайн үед байдлаа шалтгаалаад орж ирэхгүй юу гэдэг нь мэдэхгүй шүү дээ. Тийм захиалга орж ирэхгүй юу гэдэг. Newswire бол тогтмол ингээд тогтмол миний орлого. Нэг том дүнтэй орж ирэх юм бол тийм судалгааны репортууд байна. Дараагийн нэг юм одоо эхлүүлсэн байгаа юм болохоор миний явуулдаг мэдээ болохоор мэдээлэл авч байгаа хүн мөнгө төлдөг бизнес. Одоо мэдээлэл авч байгаа нь мөнгө төлдөг. Одоо мэдээллүүд бол алидын одоо паблик мэдээнүүд одоо вебсайт дээр өнгөө байгаа мэдээллүүдийг ашиглаад би зөв фильтр явуулаад тэгээд тэр зүйлийг явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээллийг нь бол би өнгө болчиход байгаа байхгүй. Авч байгаа хүмүүсүүд нь тэрийг нь мөнгө төлөд байгаа. Дараагийн ихсэн юм бол мэдээ гаргаж байгаа байгууллага нь мөнгө төлж мэдээгээ гаргадаг. Буюу одоо юутай зөвлөвөл одоо сонин дээр ингээд нэг зар тавьдагтай ер нь зөвлөж болно шүү дээ. Чи мэдээ тавьж байгаа хүн мөнгө төлөөд шүү дээ. Тэгэхээр Монголд бол бас хараахан бас жоохон бүрэн одоо бизнесийн салбарт хэрэгжүүлээгүй юм болохоор хэвлэлийн мэдээлэлээ одоо зөв зохистойгоор гэх юм уу бизнесийн соёлтойгоор тараадаг түгээдэг юм байхгүй байна л да. Сайндаа л нэг вебсайтн дээр тавина. Бүр сайндаа нэг сонин дээр мөнгө төлж байршуулна. За тэгээд Facebook, Twitter-ыг бол ер нь айгүй маруухан ашиглана шүү дээ манай бизнесээ. Ганц хоёр л сайн ашигладаг хүмүүс баг. Ер нь бол айгүй хавархан. Тийчээс бас Twitter дээр нэг мэдэх баг. Тэгэхээр тэрий чинь бас баруунд болохоор айгүй тэрийг мэрэгжлийн түвшинд аваачаад тавьсан. Одоо нэг компани ийм бараа бүтээгдэхүүн бид нар одоо шинээр гаргалаа гэх нэг хэвлэлийн мэдээлэл гаргах шаардлага гарна шүү дээ. Тэрийг мэрэгжлийн байгууллагт компанид өгдөг. Тэр нь одоо вебсайт нэрээ байршуулад тэр вебсайт нэрээ байршуулснараа яг зохистой нөгөө таргет болоод байгаа зорилт одоо бүлгүүд чинь өгч байгаа байхгүй. Одоо юу гэдэг бизнесийн сэтгүүлч ч юм уу эдийн засгийн сэтгүүлч гэх хүмүүс чинь мэдээлэл гарангууд нь тийш яг одоо юу гэдэг тэр чинь үндэслээд нэг хүн сэтгүүлч бол нийтлэл бичгэнэ шүү дээ. Оюумын бараа бүтээгдэхүүн тавьсан байна. Тэгээд баахан үнэлэнгийн юунаас ингээд энэ та нар энийг юу гэж бодож байгаа юм мэдээлэл нэг гоё нийтлэл гаргаж байгаа. Монголд болохоор голцоо нөгөө нэг хүнтэй нэг ярьцлага авч ер нь тийм компани талаар мэдээлэл гаргадаг юм шиг. Сэтгүүлчдийн хувьд бол вебсайтн дээр нь хурдан мэдээлэл гаргадаг. Голцоо ярьсны тулгуурласан одоо юу гэдэг. Эсвэл нэг арга хэмжээ ч юм уу те нэг том арга хэмжээ ингээл те нэг утас шинээр одоо зарж эхэлж байгаа бол энэ дээр нь очиж нэг сурвалжлага хийдэг. Тэрнээс биш албан ёсны нэг мэдээлэл текст байх хэрэгтэй шүү дээ. Яг тэр текстэн дээр нэг захирлынх нь бид нар одоо ийм айгу утас гаргасан айгу баяртай байна гэдэг нэг тийм текст байхад тэр болгоны чинь сэтгүүлч яг тэрүүгээр нь одоо нийтлэлээр ашиглана шүү дээ. Тэгэхгүйгээр хүн болгон нэг очиж ярьцлага өгöd байвал хүн тэр захирлчин одоо хүн болгонд ярихдаа арай нэг өөр яриад байна. Тэгэхээр хүн болгон нэг жоохон нюансаас болоод одоо юу гэдэг нэг сэтгүүл нэг өөр иржээд нэг сэтгүүл өөр ирчих тийм юм байхгүй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр бэлэн текст байх хэрэгтэй.
Тэр текстэн дээр үндэслээд одоо захирал юм ярих нь шүү дээ. Одоо бид аль бизнесний нэг компани тухай ч тийм бүтээгдэхүүн талаар ч юм уу. Тим одоо байршуулдаг одоо мэдээлэл хэвлэлийн мэдээлэл байршуулдаг вебсайт одоо байгуулах гээд би захиалга өгсөн. Бас нэг IT-ийн компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлж байна л да. Тэгээд энэ за наадмын дараахан ямар ч нэг soft launch хийгээд нэг хэдэн сардаа нэг жоохон үнэгүй мэдээллүүдийг байршуулдаг. Тэгээд жоохон туршилтын юмар яаж агаад тэгээд намраас за өглөөс өмнөхэнд бол яг hard launch буюу төлбөртэй болгож эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тийм л одоо ямар нэртэйгээр гаргах чинь? Wire Mongolia.com. За ийм вебсайт одохгүй гарах юм биш үү? За энэ жилдээ багтаагаа зорж байна тий. IT компанид хамтарлаа гэж юм л да. Би бас энэ хамтрлын талаар өөрөө чи юу гэж бодгийг асуумаар байна. Ягаад зүгээр нэг компаниг вебсайт хийлгэж болох юм бэ? Ягаад заавал хамтарсан ийм шинэ компани. Би ч одоо дээр үл програм хангамжаар суулжсан болохоос C+ сурж ирсэн шүү дээ 2000 онд ч одоо ийм юм заадаг гэсэн шүү дээ. Хамгийн сайнд юу лээ? Одоо Pascal гэж үлээ. Тэр ч одоо мартчих. Одоо би бол одоогийн одоо IT-ийн ч юм уу төвшиннийг бол би гүйцэхгүй байхгүй да. Тэгэхээр би өөрөө одоо программист ажиллуулад код бичдэг хүн дороо ажиллуулах уу? Би тэр хүнийг ажиллуулж чадах уу те? Одоо юу гэдэг бас ингээ өөр ертөнц шүү дээ. Бизнес хийдэг хүн, нэг бараа зардаг хүн, эсвэл нэг програм компьютер дээр бичдэг хүн бас ингээ өөр ажлын орчин байх хэрэгтэй байна. Тэгэхээр вебсайт гэдэг бол амьд байх хэрэгтэй. Манай бас нэг дийлэх алдаа бол компаниуд чинь нэг вебсайт хийлгэчихэл эзэж тэрийг шинжилдэг. Мэдээнүүдээ яг контентээ ингээд оруулаад байдаг боловч одоо үзэмж ч юм уу юу гэдэг интерактив улам болгоод ч юм уу тэрсээ тийм байдаггүй. Тэгэхээр тэрийг тогтмол хөгжүүлэх одоо нэг мэрэгжлийн хүмүүс хэрэгтэйсэн учраас яг аргагүй IT компани эсвэл та. Зүгээр анх хамтраад. Тэгэхээр би зүгээр нэг вебсайт захиалга өгцөө. Тэгээ нэг одоо мөнгө төгрөг ингээл ярьж эхлэнгүүд нь манай дээр IT-ийн нэг энэ Wild Digital Agency гэдэг болтоор гэж захиалтай. Зүгээр захиалга өгсөн байхгүй юу? Ийм юм одоо төгрөгийн үнэтэй болно гэж ярьж ирсэн аа. Болдоотор өөрөө ерөөсөө энэ наадас чинь хоёулаа хамтарч ажилладаг та. Наа чи ярина те. Хэрэгтэй юу байна? Мэдээж ингээд банк вебсайтыг баяжуулаад хөгжүүлдэг тийм IT хүмүүс хэрэгтэй учраас хоёулаа хамтран яачих. Тэгээд ийм хамтарсан одоо төсөл одоо Cover Mongolia, Wild Digital Agency хамтарч тийм вебсайт байгуулж байгаа. Одоо юун дээр одоо мэдээний сайтууд бол Bloomberg.com бол 2 жил болж байгаа л вебсайтаа ямар ч шинжилээд авч байна. За бараг хамгийн сүүлийн шинжилэл нь болохоор жил гарan болонгуудаа л вебсайтаа шинжилээ. Улам одоо юу гэдэг юм бусдаасаа нэг ялгарх ч юм уу те гар утаснаас уншихад илүү хэлбэр ч юм уу. Ер нь тийм тогтмол ингээд хандлт ихтэй сайтууд чинь тогтмол тэрийг өөрчлөхгүй бол ер нь хүмүүс чинь өөдөнтхай нэг арай жоохон уншихад хэлбэртэй одоо Wall Street Journal ч юм уу те бас адилхан бизнес юм дээ. Гардаг сайт мөртлөө тэр нь илүү гоё уншихад хэлбэр ч юм уу юу гэдэг арай нэг тийм байнгын сайжруулалт тий user interface тал руугаа сайжраад байвал бас асуудал таахгүй. Тэгэхээр миний ч гэсэн вебсайтууд гэсэн бас мэдээж хандлт нь их байх хамт бол бас тийм тогтмол хөгжүүлэх хэрэгтэй янз бүрийн асуудал гарвал тэрийг дорн засчих чадвартай байх хэрэгтэй. Одоо мэдээгээ тараачаад линкэн дарахлаар ажиллахгүй байвал ч юм уу тий фонд мод юу вэ ант нэгээ байвал бас болохгүй байхгүй. Тэгэхээр тогтмол тийм мэрэгжлийн үнэтэй байх хэрэгтэй. Би болохоор харилцагчтай болно. Одоо sales хийн гэсэн үг шүү дээ. Болдоотор болохоор одоо цаад адим систем одоо талаас нь одоо баяжуулаа хөгжүүлээд байгаа. Тийм одоо чаддгаараа хамтраад тийм. Яг. За манай нэвтрүүлгийн цаг харамсалтай богинохон учраас тэгээд сүүлийн асуулт руу орохоос өөр аргагүй яасан гэж юм бэлээ. Харин тийм. Уламжлал ёсороо сүүлийн асуулт маань ерөөсөө манай нэвтрүүлгийн гол одоо үн цэнийг хүргэхийг зорж байгаа бүлэг хүмүүс маань гарааны бизнес эхлэх гээд бизнесийг яаж хийх вэ? Бизнесийг ямар байдгийг гэж бодож байгаа хүмүүс байгаа. Энэ хүмүүст өөрийнхөө туршлагаасаа хамгийн сурсан үнэтэй ганц хоёр зүйл өгөх үсэйг. За амжилттай явах хүн болгон одоо юу гэдэг нь жоохон бахтай ч юм уу мөрөөдлөнөөс нь шал өөр сондоо байгаад байна шүү дээ. Одоо юу гэдэг би одоо баг бахтай програм зохиогол MIT сураа яваг мөрөөддөг гэсэн бол амьдрал ингээд өөр болгочиход байна шүү дээ. Яг хуу багтаа би өөрийгөө IT-дээ сайн гэж бодож исэн боловч магадгүй би муу тэг код чинь болчих байсан ч юм илүү. Гэтэ амьдрал өөрийн чинь
юу гэдэг нь зөв жижиг хандуулдаг. Яг хоо тэрэндээ гол нь биш. Ер нь жоохон мэдээж дотоод ирмэлцэлтэй байх хэвээр. Дотороос ч нэг тийм гал астгал ахал юм бол аль нэгэн хаана очсон газар ч гэсэн одоо хэрэгтэй юм нь олоо харцдаг. Чиний өөрийн чинь одоо passion өөрөө хобби юу гэдэг дуртай юм чинь байнга л одоо чамайг нүдий чинь нэг өөр тийшээ ингэ чиглүүлээ явж идэг. Одоо жишээ нь нэг дэлгүүр ч юм уу те нэг кофе шоп нэг сонирх мөрөөдөлтөө юм байж болно шүү дээ. Тэгвэл жишээ ярихад тэгэл гудамжаа зүгээр алхаж хахад энд нэрэ кофе шоп байгуулвал гоё юм биш тэгээ зүгээр шал өөр юм бодоо явжсэн те чи өөрөө нэг тийм юу гэдэг цагдаа магдаач гэж болно шүү дээ. Тэгсэн мөртлөө нэг кофе шоп нэг сонирхолтой ч юм уу. Тэгэл гудамжаар алхаж байгаа юм чинь нүдий чинь байнга одоо чиний одоо дотроос ч асаад байгаа юм чинь нүдий ч яах байхгүй. Тэгэхээр тэгэл яванда айгүй мэрэгчлээ сайсан. Би бол бас одоо брокер яаж байгаа бас нэг мэрэгчлээс ажиллаа шүү дээ. Тэгэхээр чин яг цаад миний эрдэцэл юу байна гэхээр өөрөө ингээд дотроо л ер нь жоохон өөртөө ихтэй байх юм бол чамайг чиглүүлээ л аач. Тэгэхээр хамгийн гол нь өөртөө одоо юу гэдэг шин юм их гоё юм их одоо юу дотор нэг юм юутай л хах одоо дотроос ч гал асч байвал хамгийн дөрөнд бол тийм хүмүүс л одоо амжилт олдог гэж бодсон. За маш гоё зөвлөгөөгөөр төгсөж байгаа баярлалаа. Тэгээд зочноор орсонд маш их баярлалаа. За Cover Mongolia удахгүй Wire Mongolia гэдэг мундаг бүтээгдэхүүн гаргах юм байна. Тэсээд үзэж байна. За хэлсэнд баярлалаа. За баярлалаа.